За сайн байцгаана уу бурхны хүү Хариубаатар мэдчилж байна. Манай ардчилсан намын, манай говалтайн, манай биерийн нэг улсын хурлын гишүүн Баяр наадмын тухай хуулийн шинжилсэн найруулгыг өргөн барьжээ зайлвал. Тэгээ манай энэ улсын хурлын гишүүд ер нь цаашдаа анхаар заяа. Өөрсдөө нэг л хэм мэддэг, чаддаг, ойлгоцсон гэж боддог юм. Та хэд бол хэцүү шттэ ер нь бол тийм. Нэг жоохон гүйж яриад явж байгаа л оонуудын дэргийг угааж байгаа л гараад ирсэн л хүмүүс шүү дээ. Хүмүүс бусдаар бол яг юм мэддэг хүмүүс бол биш гэдгийг нэг дор бүрнээ авахаарцгаа. Би тэр өргөн барьсан төслийг нь бол үзээгүй. Фэйсээр явж байгаа мэдээллүүдийн сонсоход өөрийнх нь ярьж байгаа энтрийг сонсоход Үлгэрийн Баатар амилсан гэдэг кино шиг л. Үлгэрийн юм сонсогдож байна даа тэгээд. Цаашдаа анхаарна гэж. Ерөнхийлөгч улсын наадмаар 5 давсан ч юм уу бүрүүлсэн ч байдаг юм уу хөвчүүдэд цол олохгүй батламж олгох юм байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлцөх шинээр Монгол улсын начин болсон Амгалан Баатарт батламж гардуулна. Арай ийм гошин юм байж болохгүй нэр тий. Нэг хүүхэд сургуулаас нэг тийм анги хамт олноо манлайлан оролцсон тул батламж олгоо гэдэг. Арай ингэж бас болохгүй байхаа. Надад хэлэхгүй дээ. Дүүн тэр 50 60 сая төгрөг аваадах шаардлага үнгүй хичээлэг шүү дээ. Уртай юм чи. Яанда. Наа хуулийн төсөл мөслөө татцаа юу. Би тэгж байгаа даяанда өөрөө нэг улсын хурлын гишүүн болохоор ч юм уу. Эсвэл нэг зав гарахаараа. Зээл мэлнүүдэд дарж дуусчаад очиод бичээд үгүй. За тэр допингийг үнэхээр тэгж хорих гээд байгаа бол заяо. Үн допингийг хориглоно гэж хизэж ханч байхгүй. Илгийн мэдрэл юм ярьж байгаа шүү. За яах вэ? Үнэхээр тэгж хорих гээд байгаа бол. Гэхдээ дэлхийд шинжлэх ухааны технологиороо эхний 1 2 3-т явж идэг Япон хорихгүй байхад одоо дэлхийд шинжлэх ухааны технологийн хөгжлөөрөө бөкснөөсөө 1 2 3 дээр явж идэг Монгол одоо шинжилгээ авна гэж. Ямар л юм яриад юм. За тэгээд тэр допингийг үнэхээр л тэг шинжилмээр байгаа бол заяо. 2 удаа шинжилгээ авчих. Эхний удаа яах вэ гэхээр 6 сарын 25-наас 28-ны хооронд урьдчилсан наадмын бүртгэл хийгээд тэрэндээ барилдана гэсэн бүгчүүд дотроосоо эхний чансаагаараа нэг 64 бүх их ч юм уу. За эсвэл нэг улсын цолгоо орилж байгаа. За нэг өсрөл нэг 40 аймаг арслан байгаа зү. Аймгийн цолтон байгаа зү. Тийм ээ. За дээшээ барилдана гэсэн 20 л байгаа зү. За нэг ерөөсөө л нэг 64 хүнээс шинжилгээ авчих заяа. За тэгээ боломжтой бол тийм ээ нэг 100 хүнээс ч юм уу шинжилгээ авчих. Тэгэл 7 сарын 12-нд барилдаад дуусныхаа дараа бас шинжилгээ авчих. 2 удаа шинжилгээ авдаг болгочих. Тэгэл допингийн хэрэглэл байхгүй. Би яагаад тэгж бодож ийн гэхээр энэ манай бөхчүүд бол допингийг нийтээрээ хэрэгэлдэг гэж би хардж байгаа. Яагаад тэгж бодоод байна гэхээр миний үед өстой жигчийн хурууны минь бяранд хүрэхгүй юмнууд байдаг байсан. Одоо бүгд л том том авар гарслан заанууд болцоочлоо. Монгол нөхөд допинг хэрэглээгүй хүн байхгүй гэж би бодож байна. Тэгээ яагаад илэрдэггүй вэ гэхээр циклээд харуулчаад байна гэж би бодоод байгаа байхгүй. Миний зүгээр хардж байгаагаар допингийг бол нэг 6 сарын 13-наас 27-ны хооронд нэг 14 хоногийн хугацаанд л хэрэглээд байгаа шиг байна. Тэгчингүүтээ 27-ноос нэг 7 сарын 4-ний хооронд тэр хэрэгэлсэн допингоо гаргах бодисуудыг хэрэглээд байгаа. Тэгээд 7 сарын 4-нөөс 12-ны хооронд нөгөө допингийн бээс нөхөө гаргацсан бодисууд нь бас биесээ гараад дуусчихад байгаа шиг байна. Тэгэл 7 сарын 12-нд тэр бөхчүүдээс допинг илэрдэг байх гэж би харддаг байхгүй. Тэгээд зарим жил нэг гай таарч тийм ээ. Цикл миклээ буруу хөтөлж мөтөлж тийм ээ. Илэрчээд ах шиг байгаад байгаа юм да. Тэгээ 2 удаа шинжилгээ авчих. 6 сарын 25-наас 28-ны хооронд урьдчилсан шинжилгээ аваад шинжилгээ с ижигтэй гарсан нөхдөд барилдуулахгүй хориглол. Тэгээд 12-нд дахиад нэг авчих. За ингээд 2 удаа авсан байхад бол наадмаар допинг илэрнэ гонжинжоо. Үнэхээр л тэгж допингтэй тэмцэх гээд байгаа бол. За ер нь бол зүгээр төгсгөлд нь хандаж хэлэхэд допингийг хориглоно гэдэг бол үнэхээр л эргүү тэнэг хүний л санаа шүү. Ялангуяа манай Монгол шиг юм авилгал хээл ахуулд живцсэн оронд